Хай, Тэмүрлэндийн тэм байна. За, өнөөдөр дахиад нэг гоё bushcraft видео хийе гэж бодлоо. За, өнөөдөр бичлэгэн дээр адууны мах авчирсан байгаа. Тэгэхээр гоё curry хийе гэж бодож байна. Адууны махтай curry ямар байх нь бас үзье. За, тэгээд модоор бас гоё сандал ширээ гэдэг хэд хэдэн юмнууд хийж үзье гэж бодсон байгаа. За, тэг хамтаа гараа. Энд буудалчий гэж бодож чинь шууд гоё тишгэн талбай болчлоо. Эндээс засаа цэвэрлээд хамгийн түрүүнд галаа асаачи. Тэгээд олзъя. Тийш жоох өргөчтэй. Олз өргөч. Хүнтэй аялалд явахын гоё юм аа. Мах модных ярьдیں да мод. Яртай модны яран болоо шүү дээ. Just хатыг. За, галаа асаачлаа. Уламжлалт төсөр сахан ус хийж аваад өнөөдөр мөөгний ишүүл хийх ийм пакеттай шүл авчирсан байгаа. Тэрэндээ гоё шүл хийж үзье гэж бодоод бас юм шин сав авсан. Комментэн дээр нэг пот авчихаа багш гэсэн. Тэгээ гоё сав авсан байгаа шүү. Тэгэхээр энийг үзье. Энэ дээр нэр нэг нэмсэн юм нь энэ таглаатайг авсан. Дээр нөгөө pineapple-тэй хийсэн чинь нөгөө галын юу ороод тийм л. Тэгээд ийм таглаа идэв. Тэгэхээр одоо энэ дээр шууд таглаа тавиал гоё цэвэрхөө суу. Мэдээж мод олгоо өөр дата хөрөөс шалтгаалаад. Тэгэхдээ 3 см тутамд радиусын 3 см тутамд 1 цаг асна гэж тооцсон юм байлаа. Тэгэхээр одоо энэ ингээ бодвол радиусаараа 3 чүү гарантай гэхээр 1 цаг гаруй энэ мод бол төлөгдөнө гэсэн. Тэгж бас бодох хэрэгтэй юм биш үү? Оройны шөнийн гал төлөлт энэ тооцохоор байна. Эндээ хаалт хийгээд өөртөө энэ талтаа суучвал өөрлөө утаа үлээхгүй нөгөө галын утаа нүд хорсгоод үлэхэр байхгүй болчихно. Тэгэхээр тэр яваад нэг хитэн бод олж ирээд бурус олж ирээд тэрийг гасыг гэдэг. Тэгээ та хэд та саруулна. Бургасанд яваагүй юм уу? Ямар хаалтаа хийх гээд. Йоо. Нэг юм майхантай явахад моднаас хол буучт юм байна. Жохон мод аваад төлдөг болохоор. Тэгвэл эн чинь нөгөө майхан дулаан байх юмгүй. Амар их мод орно. Тэгвэл моднаас хол бол буухан буруу байж. Хүү. Ой. Физикал ээж тааш. Физик яаш тэр. Ингээ бодоход тэр нөгөө нэг тооны нөгөө төмөрч ирсэн ш 100 удаа тэр мөр ингээд яг өөртөө хийж үзэхээр амар үсээ юун 100 тоо жоохон өстэй хай хүү за сая төлөнд яваад ирсэн чинь нөгөө цагаан тогоо маань харуулчих юм болсон байна. Гэхдээ дотор хийсэн усаа харъя. Бас талаас жоохон доогуур ус болд юм байна. Юун дээр уусаа яриад ит юм аас амар их ус хийгээд дээрээс нэг жоохон л үйлчлээ гэдэг. Гэтэ гоё юм байна. Цогон дээр хийгээд ит юм бас энийг харлуулахгүй гэж бас хийдэг юм шиг байна. Гэтэ уусаа л харлахгүй. За дахиад нэг ус жоохон хийж чаад энийг дүүргэж чаад тэгээд шөлөө хийгээд идэ. Амар нойтон мод байгаа болохоор хаглахгүй бол ерөөсөө асахгүй байгаа. Тэгээ зөндөө үзлээ. Хийслөө. Яа илээгүй нэркэ чи ярихгүй юм шүү дээ. Ярихгүй. Яагаад мод хаглаад гэдэг их сонирн болоод ирэхэд байна. Ингэж гоё хаглаад ирэнгүүт энийг хараа. Биш энийг нэг хараа. Ийм шууд дүрлцсэн гал.
Одоо энэ дээр юм хийхэд болж байгаа байхгүй. Хэлэхгүй л чи яа. Асаагүй байх гэж бодоод юм. Хотог ялцуулах гаргаж байгаа юм да. Бүх салхилаар шүү. Тэглээ. 3 мэл шүү. Намхан Тэ. За хооллоос өмнөөс нэг хотог хийдэж. Тэгээд Орны ханаас ч чиг бомжгүй юу? Ямар ба тий. Нөгөө сая дэлгүүр орсон чи юм байсан. Маата бүр Сая ингээд талхаас нь Монголын сэсэг нэг юм байгаад байгаа. Тэрээс ганц олж байгаа нь энэ. Тэгсэн чинь Талнаас орсон. сэсгэндээ таарсаад татна. Ийм. Нэмбатар бодохгүй юм яриад. Монголын сэсэг тий. Тэ уулчин гэдэг сэсэг шүү. Сэсэг орж хоорондгээс ийм хаалт хийж үзье гэж бодоод модоор ийм хаалт хийчихвэл нөгөө талд нь суух юм бол удаа яадаг вэ? Удаа ирдгүү дээрээс нь ийшээгээ төнж байгаа халуун нь бас хөндөөгөө. Энийг тэгээ боончихъя. Тийлээс. Багийнхан хэлсэн. Энэ нутганы бас чадлыг үзье гэж утсан байгаа. Энэ хаалт нөгөө хөлдөө газар болохоор болохгүй байгаа. Шууд модоо энэтэйгээ уйж байгаа дээш нь өрөө тосгоод үзье. Оо ийм үс яаж юм. Яа ийм гой хаалт гэж. Тэгээд энэ одоо ер нь хамт зэрэг хажууд нөгөө хаалтаа хийж байгаа оронд нь гэс аяглах ажил руу борлоо. Сиск аяглан гэж хэлдэг те. Ачин дөө. Гой. Адлавдлаар дүүрэн гэдэг чинь энэ юм да. За зүгтээ зүгээр. Ямар сон зүсгүй байт юм тий. Тийм байна. Тэгээд хотоогны талах болох. За хооллож ядчихсан нэг хотог. Хатаа хаягдсан. Яа гэж иччээр. Өдөр хамгийн том чаленж нөтөн бодол байна да. Дээр тэгээ яаж яасан юм бол цасан тас ялгаа үүсэж. За юм бодог. Болор харилцсан гэдэг гоё. Тэнт юу? Юу өсөн? Нэмэртэй. Тэр моднууд нь усаарай. Тэнд нөгөө авсан модно засны дээр байсан нэрээ. Тэр бол бүр яг засны доороос гарч ирж байгаа шүү дээ. Эрка гэд манай хамт сайн харсан баг найзтай хамт яриад галаа болохоор Эрка хариуцаад би болохоор шууд хоолоо хийгээд сая хотоо гэдсэн. Одоо энэ нөгөө халаасаа усандаа болохоор бэлэн юм юу авчихсан. Мөгний шүл энийг хийж үзье гэж бодсон. Энийг хийгээд тэгээ нөгөө талд нь болохоор шууд автоны махтай корега гэлс хийгээд үзье гэж бодлоо. Нилээн салхитай бас хүтэн байгаа юм. Тэгэхээр камертайгаа нэг ярих гэхээс илүү шууд хийгээ явчих. Энэ хаалтыг нэрээ харууллаа түрүү. Яаж хийснийг нь амар сайн тайлбарлаж чаддаг байна. Тэгээд ч гэсэн хон нэм толгуур мод тавиад тэрнтэйгээ доотлын модоо төмрөөр уяад тэгээд дээш нь шууд өрөө тавьсан байна. Нүд одоогийн байдлаар яаж хийжсэн ийшээгээ утаа ерөөсөө явахгүй байна. Тэгэхээр айтайхан арга байна гэж бодлоо. Тэгээд давхар одоо энэ дээрээ уг нь шууд ийм хатаах моднуудаа ингээд өрөө тавьчихвал орой унтах ч байгаа бол ийм хөөрэ модтоос унтах боломжтой юм байна.
Жим. Вау, гэдэг нэрс амар гад шүү дээ. Юу яг асгач дээ. Анцтай. За энийг ичээ. Баш тагшаад тавьчихсан. Ууг нь усан тийг халдаж ирсэн чинь. Төлөвчтэй. Шууд нүгс энэ дээр тавиад Донор. Хүүтэн маань салхитай байна. Гааласгүй байна. Нилээх юм боллоо. Гэхдээ адууны махтай curry тасархай дотор төмслөө унтаа. Аас. За харцгаа. Гэж игээдэ. За. Одоо идэд босчлаа. Одоо галаас хамтраагаад сэр нь хөдлөж очиж нилээ хүүт өдрөлээ. Харцсан бо өмнөх бичлэгтэй харьцуулахад хамгийн хүүтэн байсан. Тэгэхээр нилээ хий гэж бодож ирсэн юм. Зарим нь хийж чадсангүй. Гэхдээ төсвөлд нь би нилээ хэдэн саяны энэ яг зохион байгуулалтаар сурсан юмнууд та хэд бас хэлье гэж бодлоо. За ингээд өнөөдрийн бичлэгээ дуусгая. Түрүү ярьж ирсэн нилээд юм сурлаа гэд сая энд гал хасаагаад эндээ хаалт хийсэн. Хаалт маань дундаасаа шатсан. Тэр бол жоо ойрхон хийснээс болсон байж магадгүй. Эсвэл салхи бас нөгөө хойдлоосоо салхиа аагааг болохоор урдаас нь үлээл шууд бас галаа олцд юм байна. Дахиад нэг юм нөгөө өөр бичлэгнүүд дээр үзэж хахад хойно дандаа юм хаалт авч яваад байдаг байсан. Зүгээр юм майхны сарвч маягийн жижиг тийм хаалт авч явах яглангуй юм өнөөдөр шиг юм салхитай газар бол маш чухал байд юм байна. За дахиад нэг юм болохоор ийм илүү ил газар одоо ингээ хойшоо харах шууд нэг жоохон мод байгаа л тэгэл ил газар ингээ бууцсан. Тэгсэн чинь яг салхитай өдөр бол энэ амар чухал байд юм байна. Хойноос шууд салхилаад бас даарад байд юм байна. Уул руу гараад яг модон дотор орсон бол салхи байхгүй байх байсан баг. Модноосоо бас хол буух буруу байд юм байна. Аль болох яг ийм ой модон дотор орох юм бол эргэн тойрон мөчөр мод нилээ их. За дахиад нэг юм сүүлийн юм нь болохоор сая галан дээр нилээ асуудалтай асааж чадахгүй байгаад байсан нь болохоор нойтон модтой байсан. Тэгээ нойтон мод яаж ийм нэхэр цасан доор байсан мод аваад хэргэлцсэн чинь асгаж нилээ удд юм байна. Тэгээд сүүл рүү бүрийн хавьд байсан ил модноос бас түүж авчиж нилээн сайн галаа асаалаа. Тэгэхээр саяны энэ хэдийн юмнуудыг бас та хэд маань дараагийн аялал дээр ашиглаад үзээрэй. Өөрөө энэ алдаануудыг гаргаж иж даарж иж яг саяны энэ алдаануудыг ойлгох юм байна. За тэгээ энэ удаагийн дугаараа ингээд дуусгая. Хамт явсан хоёр найзтай болоо найз охиндоо баярлаа. Нилээ хүтэн чаленжинг өдөр байлаа. Тэгээд гэтээ энийг бөөндөө даваад гарлаа. Одоо бараг бүйл явах уу гэж ярьж байна. Гэхдээ нилээ хүт өдөр байлаа. Нилээн сорилттой байлаа. Тэгээд гэтээ таалагдана гэж найдаж байна. За баяр.